сайн мэцэн үзэгчтэй манай гитарын өнөөдрийн хичээл маань эхэлж байна. За энэ дугаар маань шинэ оны хамгийн анхны дугаар байгаа. За ингээ өнөөдрийн хичээлээр биднээс гитарын хүүг болон хармоник үзэх болно. За ингээ бүгдээрээ хичээлд орцгоё. За ингээд өнөөдрийн дугаараа биднээс хөвгөлөлт үзэх болно. За ингээ хүмүүс маань нэлээд олон хүмүүс гитар яаж хөвгөлөх вэ, яаж хөвгөлдөг вэ зэрэг маш олон асуултуудыг тавьсан байгаа. За тэгээ өнөөдрийн хичээлээр биднээс одоо энэ асуултанд хариулт өгч байна. За хөвгөлөд маш олон аргууд байдаг л да. Тэгээ яг энэс хамгийн их хүмүүсийн мэддэг за энэ электрон, камертон хөвгөлөгч. Электрон хөвгөлөгч байдаг. За энүүгээр биднээс хөвгөлж болдог. Мөн камертон гэдэг тусдаа бас нэг төмөр зүйл байгаа. Тэрүүгээр хөвгөлж болдог. За тэгээд ихэнх үзэгчд маань ихэнх одоо дөнгөж гитар анх сурж байгаа хүмүүст маань за эдгээр хэрэгслүүд байдаггүй. Тийм болохоор яг бас барилдуудаа мэддэг болсон тодорхой хэмжээнд таталтуудаа мэддэг болсон тодорхой хэмжээнд ая тоолдог болсон хүмүүс маань яаж гитараа хөвгөлөх вэ гэдэг асуулт гараад ирдэг. За тэгэхээр бүгдээрээ гитараа хэрхэн яаж хөвгөлөхийг үздэцгээе. За биднээс юуны түрүүнд биднээс нэг зүйлийг тэмдэглэж авах хэрэгтэй. Бүгдээрээ бичих балцаас байгаа бол одоо бүгдээрээ миний хэлхийг сайн тэмдэглэж аваарай. За гитарын 1-р утас. Гитарын 1-р утас ми буюу и үсгээр тэмдэглэдэг. Ми өнгө дуурдаг. Энийг и үсгээр тэмдэглэдэг. 2-р утас. 2-р утас си буюу би үсгээр тэмдэглэдэг. 3-р утас соль буюу G үсгээр тэмдэглэдэг. 4-р утас ре D үсгээр тэмдэглэдэг. 5-р утас ля E үсгээр тэмдэглэдэг. 6-р утас ми буюу 1/6-р утас маань адилхан ми өнгөөр дуурдаг бөгөөд хоёулангийн E үсгээр тэмдэглэдэг. За ингээ бүгдээрээ саяны зүйлийг сайн тэмдэглэж авсан байх. 1-р утасыг E үсгээр, 2-р утасыг P үсгээр, 3-р утасыг G үсгээр, 4-р утасыг D үсгээр, 5-р утасыг A үсгээр, 6-р утасыг мөн адил E үсгээр тэмдэглэнэ. За биднээс гэрийн нөхцөлд ямар нэгэн байдлаар камертон байхгүй байхад яаж хөвгөлөх вэ? Биднээс яг стандарт хөвг маань 1-р утас маань E буюу ми өнгө дуурах хэрэгтэй байдаг. За биднээс камертон байхгүй үед бол эдгээрийг за энэ шууд ми дуурч ийн гэд хилээс шууд дуурах бол хэцүү. За тэгэхээр биднээс тодорхой хэмжээнд уцааж байгаа чангалж өгнө. 1-р утсыг тодорхой хэмжээнд чангалж өгөөд за хит их чангалах юм бол утас маань тасарна. За хит их сул байх юм бол дээшээ хөвгөлсөний дараа хөвгөлж дуусны дараа утаснууд нь шалж яагаад байдаг. Тийм болохоор тодорхой хэмжээнд уцаар татаж үзээд баг зэрэг татаад хит их чанга байх юм бол бас муу. Хит их сул байх юм бол дараа нь бас хөвгөлсөний дараа эвгүй сонсогддог. Тийм болохоор тодорхой хэмжээнд чангална. Ягаад биднээс энэ яг тодорхой хэмжээнд гэж ярьж байна вэ гэхээр биднээс камертон байхгүй нөхцөлд яаж хөвгөлөх вэ гэж байгаа учраас бас ингэж ярьж байгаа шүү. Үнийг бас ойлгоорой. За ингээд биднээс 1-р утсыг за тодорхой хэмжээнд чангалаад хөвгөлчлөө. За одоо 1-р утаснаас бус утаснуудыг хөөж хөвгөлдөг. За тэгэхээр эднээсийг бас сайн тэмдэглэж аваарай. За 1-р утас маань дуурж байна. За одоо 2-р утсыг хөвгөлөхийн тулд 2-р утасны 5-р лаадан дээр тавьж өгдөг. За одоо 2-р утсаа 5-р лаадан дээр 1-р утсыг сул татсантаа адилхан дуурж явах хэрэгтэй. За энэ хоёр маань өөр сонсогдож байна. За 4-р лаадны өөрөөр сонсогдож байна. За 7-р лаадан дээр адилхан сонсогдож байна. Бүгдээр сонсоо үзээрэй. 1-р утсаа дуурлаа. Өөр байна. За бас өөр байна. За энэ хоёр маань адилхан дуурч байна. За тэгэхээр биднээс 5-р лаадан дээр очиход энэ адилхан дуурах хэрэгтэй учраас 7-р лаад, 6-р лаад, 5-р лаад хүртэл утсыг чангалж өгнө гэсэн үг. Тэгэхээр 2-р утсаас чангална. Дутуу байгаа лааднаар чангалж өгнө. Баг чангалаад хаана адилхан дуурж байна гэдгийг шалгаж явах хэрэгтэй. За одоо 6-р лаадан дээр адилхан дуурд үлдсэн байна. Биднээс чангалсны дараа
Өмнө нь 7 дугаар ладан дээр ялан дуурч ирсэн. За дахиад жоохон чангалах нэ. За бас чангалах. За одоо төгсч байна. За одоо 5 дугаар ладан дээр ялан дуурч байна. Бүгдээрээ сайн сонсороо. За одоо 4 дугаар ладан дээр 50 сонсч үзье. Өөрөө. За тэгвэл 6 дугаар ладан дээр сонсъё. За өөрөө. Одоо ингээ 2 дугаар уцыг хөглөчлөө. За одоо 3 дугаар уцыг хөглөнө. 3 дугаар уцыг хөглөхдөө 4 дугаар ладан дээр тавьж өгдөг. 3 дугаар уцны 4 дугаар ладан 2 дугаар уцыг сул татсанд адилхан дуурах хэрэгтэй. За өөр сонсогдож байна. За 5 дугаар ладан дээр төстэй сонсогдож байна. Тэгэхээр биднээс нэг ладаар чангалж өгнө гэсэн үг. За хаан чайлганд дуурч байна. За 1 2 дугаар уцны 5 дугаар ладан дээр сонсч үзье. За энэ хоёр адилхан байна. За 3 дугаар уцны 4 дугаар ладан дээр тавьж хад 2 дугаар уцаас сонсч үзье. За адилхан байна. Зөвхөн 3 дугаар уцны 4 дугаар ладан дээр л өөрөө бүх уцнууд маань адилхан 5 дугаар ладаар хөглөдөг. За тэгэхээр биднээс 3 дугаар уцыг хөглөчлөө. Одоо 4 дугаар уцыг хөглөнө. 4 дугаар уцыг хөглөх тул мөн 5 дугаар ладан дээр тавьж өгнө. За энэ адилхан дуурч байна. Биднээс л чангалж өгнө гэсэн үг. За 6 дугаар ладан дээр л дуурч байна. За одоо ингэ 5 дугаар ладан дээр адилхан дуурч байна. За одоо 5 дугаар уцыг хөглөхдөө мөн 5 дугаар уцны 5 дугаар ладан дээр тавьж аваад 4 дугаар уцтайгаа адилхан дуурна. За одоо бүр 9 дугаар ладан дээр адилхан дуурч байна. Чангална гэсэн үг. За одоо энэ ч адилхан дуурч байна. За одоо 6 дугаар уцыг хөглөхдөө 1 дугаар уцтайгаа шууд сонсож байгаа хөглөж болно. Мөн 5 дугаар ладан дээр нь тавьж аваад 5 дугаар уцаас хөөжлөн. Яагаад 1 дугаар уцтайгаа зэрэг хөглөж болдог вэ гэхээр 1 дугаар уц маань ми өнгө дуурдаг. 6 дугаар уц маань шадлан ми. Энэ хоёр маань агтаа өөр сонсогдох ёстой. Одоо 5 дугаар ладан дээр дарж аваад 5 дугаар шалгаж үзье. За адилхан дуурч байна. За ингээд өнөөдөр биднес камертонгийн үед яаж гитар хөглөхийг сурлаа. За бүгдээр эхнээс нь дахиад нэг хараад аваарай. 1 дугаар уцыг тодорхой хэмжээнд чангалж, тодорхой хэмжээнд хөглөсний дараагаар 2 дугаар уцны 5 дугаар ладан дээр тавьж агаад адилхан дуурах хэрэгтэй. 5 дугаар ладан дээр 2 дугаар уцны 5 дугаар лад маань 1 дугаар уцыг сул татсандаа адилхан өмнө дуурах хэрэгтэй гэсэн. Дараа 3 дугаар уцыг хөглөхдөө 3 дугаар уцны 4 дугаар ладан дээр тавьж агаад 2 дугаар уцтайгаа адилхан дуурах хэрэгтэй. 3 дугаар уцны 4 дугаар лад маань. За дараа 4 дугаар уцыг хөглөхдөө 4 дугаар уцны 5 дугаар ладан дээр 3 дугаар уц маань 4 дугаар уцны 5 дугаар ладантайгаа адилхан сонсогдож байгаа хэрэгтэй. За дараа нь 5 дугаар уцыг мөн 5 дугаар ладан дээр 5 дугаар уцны 5 дугаар ладан дээр дарж дуурахад 4 дугаар уцтайгаа адилхан дуурч байгаа хэрэгтэй сул татхад. За 6 дугаар уц маань мөн адилхан. За 5 4 5 5 5 дугаар ладнууд дээр ингэж хөглөж болтгоо. За ингээд өнөөдөр хичээлээр биднес камертонгүй ямар нэг хөглөх төхөөрөмж үед яаж гитар хөглөхийг сурлаа. За өнөөдөр манай дараагийн үзэх хичээл маань хармоник. За энэхүү хичээлийг маань манай хамгийн бяцхан үзэгч маань маш олон удаа надаас гуйсан. Тэгээд Лемон самтлагийн нэгэн дууны эхлэлийг яаж эхэлдэм бэ гэж маш олон удаа асуусан. Мессенжерээр болон мэйлээр, утсаар, мессежээр. За тэгээд энэхүү одоо дөнгөж 6 настай 7 нас хүрж байгаа энэ хүүхэд маань бас гитараа сайн сураарай гэж хүсээд за яг өөрийнх нь хүссэн энэхүү зүйлийг зааж өгье. За тэгээ бусад хүмүүс маань ч гэсэн энэнийг бас сураад авахд илүүдэхгүй маш сонирхолтой зүйл байгаа. За биднес За энийг хармоник гэж нэрлэдэг. Биднээс ладныхаа яг ямар нэгэн даалт гарахтаа төвд нь дарж өгдөг. За хармоник хийхэд яг ладныхаа төмөрний дээр нь
За бүгдээрээ яг доо харж байгаа. Яг ладныхаа дээдлэлт нь хурууг байрлуулж өгдөг. За тэгээ хурууг маань дарахгүй. Ингэж ямар нэгэн байдлаар чанга дарахгүй. Зөвхөн утсан дээр шүргэх төдийл хүргэнэ. За энэ ч нэг юм анхааруулж хэлэхэд ерөнхийдөө хармоник маань гитарын за 5 дугаар лад, 7 дугаар лад, 12 дугаар лад, 15 дугаар ладан дээр дуурдаг. Бус ладуудыг бас тийм цэвэрхэн өмнө дуурдаг. Тодорхой хэмжээнд нь бол дуурна. За одоо бүгдээр 4 дугаар утасны 12 дугаар лад. За биднээс 12 дугаар лад гэдэг маань 2 зэгтэй лад гэдэг. Тэрүүнийхээ яг баруун тал нь шүү. Баруун талын яг ладан дээр харалтаа. 4 дугаар утасны 12 дугаар лад. За хурууг үл яллэг хүргэн зөвхөн шүрэгтүүд юм. За одоо 4 дугаар утас татлаа. 2 дугаар утасны 12 дугаар лад. 2 удаа. За дараа 4 дугаар утасны 7 дугаар ладан дээр 1 удаа. За дараа 3 дугаар утасны 12 дугаар ладан дээр 1 удаа. За одоо буцаад 4 дугаар утасны 7 дугаар ладан дээр 1 удаа. За одоо 2 дугаар утасны 12 дугаар ладан дээр 1 удаа. 3 дугаар утасны 12 дугаар ладан дээр 1 удаа. 4 дугаар утасны 12 дугаар ладан дээр 1 удаа. За бүгдээр аяа сонсоод одоо үзэг бол байгаа бол цаасан дээр бүгдээр тэмдэглэж аваарай. Одоо ихнээс нь дахиж хэлж өгнө. За дахин анхааруулхад ладныхаа тухайн тоолж байгаа ладныхаа яг баруун талын ладан дээр. Тэгээд яг дээдлэлт нь лад маань гэдэг нэг төмөр зүйл байгаа. Тэрний яг дээдлэлт нь хурууныхаа өндөгөөр зөвхөн шүрэгтүүдийг хүргэнэ. Шүрэгтүүдийг хүргээд дарахгүй, чанга дарахгүй зөвхөн шүргэнэ. За одоо 4 дугаар утасны 12 дугаар лад. 12 дугаар лад. За ямар миний хэлсэн ладуудын дандаа баруун талынх нь байх болно. Дандаа баруун талын төмрүүд байх болно. За эхнээс нь явлаа. Бүгдээр тэмдэглэж аваарай. 4 дугаар утасны 12 дугаар лад 1 удаа. 2 дугаар утасны 12 дугаар ладан дээр 2 удаа. За дараа нь 4 дугаар утасны 7 дугаар ладан дээр 1 удаа. За дараа нь 3 дугаар утасны 12 дугаар ладан дээр 1 удаа. За дараа нь 4 дугаар утасны 7 дугаар ладан дээр 1 удаа. За 2 дугаар утасны 12 дугаар ладан дээр 1 удаа. 3 дугаар утасны 12 дугаар ладан дээр 1 удаа. 4 дугаар утасны 12 дугаар ладан дээр 1 удаа. За эхнээс нь бүгдээр сонсъё. За ингээд өнөөдөр хичээл маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд саяны сурсан хармоник маань биднээсээ за түрүүн хийсэн манай байнга үзэгч бас хамгийн бяцхан үзэгч байх. Тэр хүүгийн маань хүсэлтээр бас яг энэ хүү аяыг зааж өглөө. Мөн энэ хармоник маш олон зүйлсүүдийг маш олон аюудыг бас муу ялгаагүй тоглож болно. Тэгээд биднээсээ хамгийн сайн мэддэг өглөөс эрэхт маань ихшилж идэг мөн Лемон самплын дууны хэлтэн орсон. Энэ хүү аяг хүмүүс илүү сайн мэдэх болов гэдэгт үүднээс нь хармоникийг энэ хүү аягаар зааж өглөө. За ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Тэр баяр таа.